Өө тэр хараа. Хулгана. Гүлэг. Би бол амар санагчлаа. Хөлтөйгөр явчихвал яана. Филиппин улсын Cebu хотоос тавтыг мэдчилж байна. Карбон гэдэг зах үед юм байна. Ер нь хамгийн том, хамгийн алдартай карбон маркет гэсэн. Жогж байгаа шууд такси барина. Баян ядуугийн ялгаа маш ихтэй. Тэгээ годмонд амьдардаг хүмүүс бас айгүй ихтэй. Тэгээд цалин айгүй бага гэдэг. Тэгээ баячууд нь бол ерөөсөө тасарсан айгүй баян байдаг. Тэгээд дандаа энэ хувийн том хашаан дотор ингээ хауснуудтай барьсан амьдардаг. Тийм ингээ буутай хамгаалагч нар хөтөл байж идэг. Тэгээ ер нь бол амар нийгмийн анги давхраг бол нэлээд том болцсон. Гүнзгий юм хоорондоо зайтай болцсон юм шиг байлээ. Гоо такси. За ингээл ер нь такси олоход юм амархан. Ингээ явж байгаа л явах уу гэж асуугаад тэгээ такси олчихно доо. Good morning. Hello, good morning. Where are you going? Thank you. I'm going to Carbon Market. Carbon? Yeah, Carbon. You go? Yeah. It's only carbon or you want to... Only Carbon and go back here. Only 1 month. Are you a vlogger? Yeah, I'm just trying to make a vlog, so it is my first time. How long you've been driving working as a taxi driver? Maybe 9 years, 10 years. Wow, so much experience. Үйлчлэгэнд явдаг хүмүүс нь бол маш найрсаг байдаг. За тэгээд ялангуяа ингээд энэ камер энэ төр харчих юм бол бүр найрсаг болдог. Яг тэгэхээр энэ нутгийн нэр хүнд ч юм уу эсвэл жуулчтай бас татах арга байдаг гэж магадгүй. I rent this car. Renting. How much is the rent? 1,050. 1,050 for a month? One day. 1 day, 1,050. Oh, and then 700 is your salary, so you're earning around 2,000. Yes, 2,000. Can I take a picture? Oh yes, of course. За тэгэхээр өдөртөө бол нэг 2,000 бол үнэс дэшиг олдог. Тэгээд 1,050-ыг болохоор таксины компанид өгдөг. Тэгээд үйлчлэл нь бол өөрөө орлого байдаг гэж байна. За одоо яг энэ урд харагдаж байгаа болохоор нутгийн автобус байна. Манайхаар бол микро юм уу да. Энд болохоор жипни гэж нэрлэдэг. Тэгээд энэ жипни болохоор хараад байхад амарч аюулгүй байдал байхгүй. Хаалгагүй. Тэгэл хүссэн шууд зогсдогт нь ороод суучдаг. Тэгэл хүссэн газараа буудаг. Тэр жоохон замбраагүй маяг. Тэгээд ер нь зуулчдаг бол энэ жипний дээрээс айл болох суухгүй байхыг л зөвлөд юм байлээ. Тэгээд ингээл буугаал явчихна усаа зарчаал. Тэгээд үнэлгээний хямдхан нэг 15 билүү 25 песо. За ерөөсөө ингээл суучдаг. Жипнийхэн зогсоол мохсоолч гэж байхгүй ингээл дураараа. За бид нар ингээд карбон зах дээр дотроо ирчлээ. Тэгээ би одоо энэ чинээсээ очроо болоод хүнсний зах махаар нь орж үзнэ. Okay, thank you. Одоо хамаг юм би чинь жижиг зөвхөндөө хийчихсэн. Тэгэл урдаа барайл тэмтрээл явна да. Энэ сүүл нь ингээ харагдаад байна. Яа. Одоо энэ хараа энэ камер дээр харж байгаа бол энэ будаан дээр нь ингээд юм амтан яваад ах юм. Жом шиг амтан. Дараа нь татаж аваад нэг харна. Энэ харагдах нь байх. Тэг ингээд будаан дээр нь амтан яваад байна. 1 песо чинь 60 ахгүй юу? Тэгэхээр 6,530 3,000 орчим. За 6,636 3,600 орчим байна. Нэг хил будааны юм. Маш олон төрөлтэй. Төрлөөсөө хамаарат үнэн янз бүр байх шүү байна. Манайд одоо будаа хэд байгаа юм болоо? 4,000 орчим байгаа болов. Амар нөө үн харьцалдаг баатар болсон чинь. Өөрөө үнэ мэдтгүй гинэ. Монголынхаа үнийг. Манайх чи яг адилхан юм байна. Барсын гадааныг ингээд гурил будаа зардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ дотроо бас ингээд маркеттай. Яг тэрнтэй л адилхан юм байна л та. За энэ бас нэг нутгийн Индиа юм байна. Захын өнөрөө бол бас жоохон онцгүй байна. Yeah, how much is this potato? Potato 130. 130. The big one is 150. Том жижигэр юм шиг байна. Is it 1 kilogram price? Тэр чинь 150 песо. 100 песо. Түнс аягүй үнэтэй юм биш. 100 песо чинь 6,000. Тэгэхээр чинь 9,000 орчим төгрөг. Айраггүй л үгүй. For the carrots 130. Onion 120. За бүгдээрээ л нэг 9,000 орчим юм байна. Yeah, straight onion. Straight onion. 1 kilo is 140. This one is divided 20 pesos. 20 pesos. За ногоонууд бол аяг үнэтэй явах юм. Би одоо энэ халуун орны газар хямдхан байх болов уу гэж бодсон чинь. Энэ муурыг хараач.
За энэ чинь өндөгнүүд харагдчихжээ. За хамгийн хямдхан өндөг 8 песо гэж чинь 480 500 орчим төгрөг. Тэгээд ингээд состороо дээшлээд 10 песо буюу 600 төгрөгтэй байна. Is it 10 peso for one egg? One egg 10 peso. Өндөг бол бас үнэтэй байна шүү. Миний бодож бас үнэтэй байна. Түшээ ер нь чинь хүнсний үн бүр амар үнэтэй юм биш үү? Хүнсний ногоо үнэтэй байна. Өндөг манахаас үнэтэй байна. За яг хамгийн хямдхан өндөг нь бол яг одоо манай өндөгтэй адилхан ойролцоол юм л та. Манайд ч бас өндөг амар үнэтэй болоод байгаа шүү дээ. Өндөг юу наад юм үнэтэй байгаа юм чи ийм их тафатай газар. Хүүхдтэй хүн гойлго болж ахаар мөнгө өгөхгүй юу ихтэй. Тэгээд бол надад бол айгу онцгой сэтгэл төрсөн. Hello. Hey hi. How are you? Тэгээд онцгой сэтгэл төрсөн ингээд миний өгсөн. Би бол ингээд өөрт байгаа задгаа мөнгө зоосон мөнгө өгсөн чинь дахиад өгөөч гэдэг ингээд цаашаа миний төрөг рүү заагаад. Тэгээ хүний нэг юм энерги байдаг шүү дээ тий. Тэр энерги бол айгу муухай санагдсан надад. Татвар байдаг хоолны хэсгүүд. No. Hello, yeah. Where are you from? I'm from Mongolia. From Mongolia, do you know? Mongol speakers I'm good. Yeah, I'm from Mongolia. Mongolia? Yeah. How much is the chicken? Mongolia is Africa. Africa? Mongolia. No. Asian country. Asia country. Asian country. Located between Russia and China. Анхудаа Монголыг Африк гэж бодсон үнэтэй таасан. Миний царайг чадсан юм байна. Африкаас ирсэн гэж байна. How much for the chicken? Chicken. One piece, 150. 50. Is it fish? Yeah, it's fish. Parrot fish. Parrot fish. How much? 75. 75. Дахиад ингэж нэг ширхгэн 50 буюу 3000 төгрөг. За хоёр дахь бол дандаа юм хоолны хэсгүүд байгаа юм байна. Нөө. За. Өнөр танаар манаар бас байна. За ингэ бэлдсэн хоолнуудаас өгсөн тавлаад өгсөн юм байна. Нэг удаагийн тавг ашиглах юм байна. Hello. Би нэг анзаарсан юм. Эднэрт ерөөсөө юм будаа бол ерөөсөө айгүй чухал хоолны нэг. Ерөөсөө будаагүй хоол гэж байхгүй. Тэгээд яг энэ будааны соёлтод тааруулаад франчайзууд орж ирэхдээ бас будаатай меню гаргадаг. Жишээлбэл одоо KFC гэхэд будаатай дахиад бүх сетүүд нь будаатай. McDonald's адилхан, Burger King адилхан бүгдээрээ будаатай юм сетүүд гаргадаг юм лээ. Будаагүй хоол бол ихний дээрээс хоол биштэй адилхан санагддаг. Маад бол махгүй хоол биш гэдэг шиг. Будаа бол эднэрд маш чухал хоолны нэг шүү. Тэгээ ингээ будаатай хоол дундаа бүр ингээ хязгааргүй будаатай хоол өдр гэж байдаг. Тэр нь ингээ арай өөр үнэтэй. Тэгээ будаагаа л ингээ нэмж аваад 2-3 ингээ халбаар ингээ хийгээд нэмж аваад. Энэ юу шар өнгөтэй ундааны саунд юу хийсэн бэ? What is it? Palm oil. What is this? Palm oil. A palm oil. Алтан модны тоссыг ингээ ундааны саунд хийсэн ингээ зарж идэг юм байна. How much? Энэ бол одоо ингээ 3000 төгрөг гэсэн үг. За тэгээд жижигрээд 15 песо байна. Дээдс нь 185 песо буюу 10,000 орчим гаруй төгрөгтэй. Бүр энэ ч бүр ийм амар томор байна шүү. Алтан модны тос ч одоо ерөөсөө хамгийн том health concern гэж байгаа шүү дээ. Эрүүл мэндэд асуудалтай холестерины хэмжээ нэмэгдүүлнэ, транс тос байна. Тэгээ хоол хүнсэндээ тэглэхийг хориглоод байдаг. Гэтэл энэ ч бол ингээд томоор нь ингээд жижигээс нь ихлэ том хүртэл хавлцсан. Зарж яд юм байна. Тэгэд энэ чинь гудамжны хоол айгүй ихтэй. Тэгээд тэрнийг ингээд амар шарж иддэг. Нөөсө шарсан хоол эндээс олох бол хамгийн амархан. Тэгээд гудамд явж ирлаа ингээд энэ тэндээс юм туршсан маш их шарсан юм тоснууд бас айгүй хүнэртдэг. Тэгээд тэр тосн нь бол баг би бол одоо юм palm oil юм болов гэж бодлоо. За би одоо яг нөө хүнсний ногооны гоё хэсгийг авчих шиг болсон. Төрүүн нэг аим сонирн байгаад байсан юм. How much is the carrot? 110. 110. 600. So he's 600. How much is potato? 140. За хэлэн 8400 төгрөг. Хүмүүс 8400. Ер нь айгүй үнэтэй юм байна. Tomato?
За помидор бол 3600. За тэгэхээр хүнсний ногоо нь Монголтай харьцуулахад айгүй өндөр байна. Амар өндөр. Тэгэд эн чинь дундад цалин бол Монголтай харьцуулахад бага. Одоо энэ чинь Монгол мөнгөөр нэг 600-аас 700 орчим мянган төгрөгийн цалин авдаг гэж байна. Тэгээ саяны таксины жолооч болохоор одоо ингээ өдөрт 700 орчим песо олно. Тэгээд энэ бас янз бүр байдаг. Тэгэхээр сард ойролцоор 1000 орчим 100000 орчим песо олно гэж байгаа байхгүй. Тэгээ 100000 песо ч юм болохоор Монгол мөнгөөр 600 орчим мянган төгрөгөөс өгдөг. Тэгээд цалингийн хэмжээ багтаа мөртлөө энэ ногооны үн бол айгүй өндөрлээд байна. Энэ бол юм хямдхан ловн байна. Сортосоо л орчих шүү. Энэ бол онцгой шүү. Hey! How about you? Welcome to Cebu City. Thank you. Kumusta ang Matrix? What do you mean? Matrix bro, Matrix. Matrix. Brother. Brothers. Сами нэрсий цацаж байна бас. Hey! Shout out brother. How much is broccoli? 140. 140. За яг адилхан байна. Broccoli 800. Маад одоо broccoli хэд хэд юм болоо? Мэддэг хүмүүсээс манайхаа оруулаад өгөөрэй. За цагаанга 120 песо. 7200 орчим төгрөг. Он цамын бас хилэн бас нэлээд үнэтэй байсан. How much is straight onion? 150. 150. 100 this one. 9000. Ингээ 100. Тэгээ 6000 төгрөгөөр ингэж авах юм байна. Байцаа бол хямдхан байна. 40 песо. Энэ одоо ингээд ногоогийн хэрчээд сарлаа зардаг юм бах та. Одоо жимсний үн хармаар байна. Тэгээд махны үн хармаар байна. Жимс хямдхан байх хэрэгтэй даа миний бодлоор. 15 each. 7 pieces for 100. 3000 төгрөгөөр 7-г авч болно. Chicken бол 15 песо, lemon 15 песо. How much is mango? 220 per kilo. 200? 12,000. Is it one piece or 1 kilogram? 1 kilo sir, 220. 220. 1 kilo. This is 13,200 the mango nut. How much? 1 per kilo. 1 kilo 60. Нэг хилэн 3,000 төгрөг. 3,600. За бид нар сая тэр байшин дотор байж байгаад одоо ийшээ орж үзэх гэж байна. За ийшээ гар утасны фейсбુક шилэн наалт power bank гэх мэт зүйлс байна. За энэ бол бүр ингээд гадраар ингээд ногоо могонд таарцсан. Жохон замбраагүй байрыг хурцтай болоод хэлчихв дээ. Энэ банан харагдчихэ. Эдгээр бол энэ айгүй бохор харагдчихна ер нь. Pineapple нэрч чинь амар гоё нэрчтэй байна. Бас ингэж заадаг. How much is this? Choyla 20. 20? 20 per pack. Өөрсдөө 1200 төгрөг гэх юм. Тэгээд завсаар нь ийшээ ороод ирсэн чинь. Нэг юм бодомж. Зэн бэкри юм уу та? Нарийн боовны газар байна. 70. 4200 төгрөг гэдэг нь ийм том талах. Энэ бүх туцаар тоглоо байж бай. Тэр нь л юм захихын явж болдог хэсгээр нь яваад байна уу? Болдгүй хэсгээр нь яваад байна. Сайн мэдэхгүй л болоо авчлаа да. Цаашаа бас дахиад ийм нарийн бомны хэсэг байна. За энэ нь яг арай дээр харагдаж байна. Гэхдээ мэдэхгүй нэг л газар хийж байгаа хэлөө. За энэ талах 65 песо. 70 песо. Өөрөөр адилхан л та энэ 4200 3000 хэдэн. Энэ бол арай жоохон хямдхан байна. 50 песо, 3000 төгрөг. Халах малах бүхний үн ер нь айгүй ойролцоо юм шүү дээ. Би энэ Филиппиний хүнсийг жоохон хямдхан бах гэж бодож байсан. Гэсэн чинь ерөөсөө хямдхан юм алга. Тоот ямар үнэтэй байна? 300. All same. За бүх тоотнууд нь 300 орчим песо. Тоот нь бол харин хямдхан санагдчих шүү. This one not same this one. Also same. 20 орчим мянган төгрөг. Юм байна. Годомжны нохоо муур маш ихтэй нэрээ. Нуур нохоогоо ерөөсөө ядгүй юм шиг байна. Үржилтийн хязгаарлалтгүй манайхан чинь буудаж муудаад байдаг. Энд тийм юм байдгүй юм шиг байна. Оо сайхан. Ногооны хол ангон дээр унтчихсан.
Siguro ang pinakamahaba. Hello. Анх удаа влог хийж байгаа болохоор ч тэр юу ярихаас мэдэхгүй байна би. За Филиппинд бас кофе юу нь айгүй түгээмэлдэг. Хаас айгүй юм хөрхөн кофе шопуудтай. Тэгээд үнэн нь бол айгүй хямдхан. Энэ одоо 39 песо гэж байгаа. Гэхдээ нэг юм нь болохоор 39 песогийн кофенууд нь дандаа юм instant кофенууд найруулаад тэгээд энэ савнуудтай хийгдсэн бэлэн байж байгаа. Тэгээд хүн аваад гингүүт шууд хойлж найруулаад өгчдөг. Тэгэхээр яг бидний уудаг шиг юм яг гоо машинаас таардаг эспрессо сүүстэй кофенууд болохоор арай үнэтэй. Ойролцоогоор 100 орчим песо түүнээс дээш гэхээр Монголтой бол бараг адилхан. Нэг аяг кофе дан 7,000 8,000 за максимум нь 12,000 төгрөгөөр хамгийн гоё кофег нь авна. Энд юм white pigeon гэдэг гурил байна. Wet floor одоо яг манайхтай адилхан улаан буудаан гурил гэсэн үг. За улаан буудаан гурил. How much is the wet floor? How much? Wet floor? White pigeon floor is 40 per kilo. 40 per kilo. Okay, thank you. Гурил нь харин хямдхан юм уу да? 40 песо гэдэг чинь 2,400 төгрөг. Удаа гурил хоёрын гурил нь арай хямдхан байд юм байна. Нэг хил гурил 2,400 гэдэг чинь манайхтай адилхан байна уу? Адилхан байгаа юм шиг санагдаж байна. За энэ гомн хилсэ зарж байна. How much is this? Noodle? 38 for 1 kilo. Нэг хил гурилтайгаа адилхан үнэтэй юм байна. 5 песо 10 песо гэдэг чинь 600 төгрөг. 300 төгрөг гэдэг ингээд бэлэн кетчуп, сой соус энэ уутан тэгээ зардаг юм байна. Ер нь нөгөө нэг юу ч дээ. Наваа жоохон багтлаа дэлгүүрүүд ингээд уутан тэгээд 9 тосыг ингээд грамлаа зардаг байсан. Яг тэр шиг надад санагдлаа. Тэгэхээр тэр үеийн Монголын эдийн засгийн байдалтай ойролцоо байна л гэсэн үг ч дээ. Ер нь бол зарж байгаа юмнууд нь ингээд гарах хэрэгслүүд нь адилхан ойролцоо байна гэдэг чинь тийм. Okay, thank you. За тийш явахаар мах байгаа л гэж байна. За одоо тэгээ махных нь үнийг гарчвал тэгээ ерөөхдөө махных нь үнийг гарчвал тэгээ бодлоо. Тэгээ одоо буцаад 3 цагаас хичээлтэй одоо цаг 1:30 болж байна. Хичээл хаа дундуур гараад ирсэн. Яасан ч халуун юм дээ. Базар дээр. Хөө ийш чи мөр амар муухай өнөртөдсөн чинь ингээд муу усны шууманд шууд ингээд ил явж байт юм байна. Тэгээ шууд энэ чинь ингээ хоолой хийгээд зардаг. Амраац. Тэр хараа. Хулгана. Ёо. Би бол амар санагчтай. Хөлттэйгээр явчихвал яана. Эндээс одоо яг муухай. Тэр хараа амар том баг. Ёо. За би стэйшээ явж чадахгүй юм шиг байна. Зөвхөн амар байна. Тэгээ амар том жоом хөгцсөн байгаа дээ. Бурхан минь. Ийм амьтдаас жоох ингээд юу яадаг. Айдаг гэх юм цааш юм дээ. Муухай ингээд дотроо харж байгаа надад өвгцээд байдаг байхгүй. Заас мас муухай өгсөн заас мэртчээ. Тэгээ мах зардаг газар нь ингээд шалаар нь жоом хөгцсөн. Хулган ингээд яваад ах юм. Тэгээ эдгээр өөртөө яахчгүй ямар ч реакц байхгүй. Зүгээр л ингээд жирийн үзэл болцсон тэр. Барс захыг хүмүүс заваан гэж хэлдэг. Арайч бас юм. Хулган бол бас байхгүй зүгээр. За би бол энэ хавьд ингээд харуулчих. Тэгээд ингэж чинь одоохондоо мах зархад бол арай эрт байна гэдэг хэлжсэн. Одоохондоо зарж байгаа мах байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг гадаа юм халуун байгаа учраас ил махтай зарах юм бол энэ чинь дорхноо муудчих юм байна л да. Бодоод байсан чинь. Тэгээ ийм их амьтдтай. Тэгэхээр орой сэрүүн болохоор маха зард юм байна. За энэ нахан махаа бол бүрөө. Амар. Тэгээ би арай жоох их түрээд ирж махны хөдөлтанаас нь. Тэгээ өөс энд бол ямар мах зарж байгаа нь бол өөсөө бүр ингээд харахад ойлгомжтой юм. Тэр л нэг сүртэй орж үзээд байх юм надад бол шаардлагагүй юм шиг санагдлаа. Бодсон шүү дээ. Бид нар бол аюу тансаг хүмүүс юм байна. Өөрсдөө муулаа те. Юмд бол Монголоо муулаад хамгийн болохгүй газар Монгол юм чи яриад байдаг. Тэгэл гадуур гараад зүүн өмнөд Азийн орнуудаар энэ ингээд яваад үзчихэл биднээс амар нөхцөл үндэсний аюулгүй байдал амьдарч байгаа орчин
цалин гэж биднээс амар орно зөндөө байгаа байхгүй. Тэгээ хүн амын өрсөлдөөн зөвхөн энэ Себу хотод хэд ингээ 2.5 баг 3 сая хүн амьдардаг гэж байгаа. Тэгээд энэ ажлын байрны өрсөлдөөн бүх зүйл ингээд манад айгүй юм. Гайгүй шүү дээ. Манад бол өөртөө л ажил болохгүй бол ингээд хүссэн ажилдаа орно. Гэснээр ядуу хүн байсан чинь ингээд Монгол гэртээгээ байж байна. Бид нар хамгийн гоё цэвэр сайн махыг олоод аваад идэж чадчихээн. Мах авч идэж чадахгүй байлаа ч гэсэндээ гиз дотор малынхаа цэвэр мах түүхий хөлбөмбөг бүтээгдэхүүнүүдийг аваад идэх боломжтой байна гэдэг бол өөрөө маш том гоё тансагтал байгаа хгүй яг үнэндээ. За энэ бол одоо энэ дахианы хоттой ах шиг байна. Дахиануудаа ингээ хөлбөмбөг нь уурцсан. Оо ямар муухай өнөртэй. Энэ амжилт бол ямар амар хэцүү харагдчихна. Нэг жиг торонд одоо хичнээн ч дахиад ийдсэн. Ямар муухай өнөртэй. Are they for sale? How much is one chicken? Oh, kilogram. Oh, 300 per kilo. Oh, big one. Oh, Chinese chicken. Is it for pet or eating? Oh, за шууд ингээд дахиагаа аваад идэхээр одоо манайх нөгөө хоньнууд ингээд холбогдсон 100 наадмаар зардаг шүү дээ. Тэгээ хиллээ зардаг. Яг тэр шиг юм байна. Энэ цагны дахиаг бол том нь хил нь 300 песо. Тэгээ хиллээ зарнаа л гэж. Тэгээ идэхээр байгаа юмараа ингээд адилхан амьд. Тэгээд энтхийн карбон маркетаар ерөнхийдөө бүгднгээр нь яваад үзчихлээ. За тэгээ бичлэгнийхаа дундуур бүгднгээр яриад явцсан болохоор нэг айхтар нэг дүнлэл хэлээд жах те. Ер нь тэгээд иймэрхүү л орчинтой газар хүмүүс амьдарч байна, ажиллаж байна. Тэгээд анхны влог учраас яг юмнуудаа сайн тайлбарлаж явж чадсан эсгээ ядсаа мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан дахиад нэг влог дугаар хийж магадгүй. Өдрөө дараагийн дугаар хүртэл баярлалаа.